Балжигийн хувьд ер нь Христэд хизээ итгэсэн бэ? Би анх 2000 оноос. 2000 оноос гэж бас л удаж чинь тий. 4 хүүхэдтэй шүү дээ. 3. 3. За ерөөлөр шиг. Аха. Тэгээд би Балжиг зүгээр онлайнаар Facebook-ээр мэднэ. Тэгээд үнэхээр гоё дуу зохиод бас эзэн тайртай мундаг залуу юм байна гэд. Тэгээд өнөөдөр ямар ч гэсэн Монгол магтаалаар дамжуулаад бас энд уулзах боломж олдсон. Эзэн талархч байна. Тэгээд 2000 оноос хойш ер нь хэдэн дуу бичв? Эзэн дээр 40 гараал тав алдсаад шүү дээ. Үнэн юм уу? Нэр юм уу? Үнэн. Яна за нэг алгад шүү дээ. Тэгээд зарим хүмүүс чинь 200 300 зохиоцсон хүмүүс байд юм бэлээ заварч. Тэгээд үнэхээр эзэн талархуу штэ тийм гайхамшигтай магтаалыг бас зохиох тэг хүнийг бас Монгол оронд бас бэлдсэн байна штэ амин. Тэгээд за өөрийн зохиосон дүүчгараа дуу яд юм байж. Тэгвэл бусад монголчуудын зохиосон заяа. Монгол магтаалаас ямар дундартай? Тийм дуу байгаас тээ. Бодсон чинь шууд алгуулдаг штэ. Оо байл зөвхөн өөрийнхөө дундартай. Үгүй байлгүй байх. Би нэг дархных болохоор дархныхаа хүмүүсийн зохиосон доо аюу дуртай. Ялангуяа угаасаа нэг багасаа л нэг мигмар гарын цолон сууж захтаа ч юм уу. Нэмк ахын тоонод аюу сонссон. Нэг буцах зам уу гэдэг доонд л аюу сонсдог байлаа. За тэгээд манлаахынхаа зохиосон донд их дуртай. Би ч дуртай. За дарханчуудад баяр хүргэе. Өнөөдөр Улаанбаатарт ирж тэ дуу бичлэгт орж ийн. Тэгээд Улаанбаатарт байдаг хүмүүсийн дуунд бас дуртай болоорой. Дуртай болоо. За нарийн болоо. Мэдээж монгол хүний зохиосон тэг нэг дуунууд нэг цаанаа нэг тэг нэг зүг сэтгэлийн утасыг хөндөд идэг штэ тэг. Мэдээж бусад нөгөө орчуулгын дуунуудыг үгүйсгээгүй л тэ. Гэтэ илүү нөгөө амьдрал нэг ойр байгаад идэг штэ. Одоо дуулах чагаа дууны талаар. Одоо дуулах ч одоо болохоор манад их сайн төгөх болно. Тэгээд нэг өглөө эхнэр маань нэг л юм хэлэхгээл надад ингээл гайхаад. За. Яасан нэг л юм болцсон юм шиг надад. Яасан бэ миний харгасан чинь нэг юм хэлэх гэсэн юм аа. Яа. Гэсэн чинь нэг дууны нэг юм шүлэг бичээд тэгээд. За. Угаасаа бичт юм уу? Үгүй. Тэг үгүй. Тэг яг удаа. Тийм. Тэгээд надад тэр шүлгийг уншаад айгу ингээд миний зүрхэнд амар хүрсэн байхгүй яа. Тэгэхээр яг л манай яг эхнэрийн ингээд амьдралыг ингээд бараг л тэр хэдэн мөртөөр ингээд бичсэн юм шиг. Тэгээд ай хийсэн юм шүү. Тэгэл бараг л ингээд ай ороод ирсэн дээ бараг нэг юм хоолцсон юм шиг. Тэгэл гэр бүлийн дуу гэж хэлж болох юм шүү. Тийм гэр бүлийн дуу. Нэр нь юу лээ? Би алхахтай. За тэгвэл би алхахтай дуугаар бас олон хүн өрөөгдөх болтугай. Хамтдаа хийсэн юм. За. Би ганцаардан алхахтай ганцхан тантай учирсан би гашуудан шаналхтай ганцхан тантай уулзсан гал мэдээгүй харстан болж гашуудал зовлон эцэс болсон аз жаргал баяр хөөрөөр зүрх сэтгэл минь дүрсэн таны хайр хөрөшгүй таны хайр дундрашгүй таны хайр үеийн үед өргөж мохот оршин байдаг таны хайр хөрөшгүй таны хайр дундрашгүй таны хайр үеийн үед өргөж мохот оршин байдаг би ганцаардан алхахтай ганцхан тантай учирсан би гашуудан шаналхтай ганцхан тантай уулзсан гал мэдээгүй харстан болж гашуудал зовлон эцэс болсон аз жаргал баяр хөөрөөр зүрх сэтгэл минь дүрсэн таны хайр хөрөшгүй таны хайр дундрашгүй таны хайр үеийн үед өргөж мохот оршин байдаг таны хайр хөрөшгүй
Таны хайр дундрашгүй таны хайр уян ой үргэлж мохот оршин badаа Өглөө бид нар нөгөө уяамчд төгсөгчтэй уулздаг 6 ахчихсан.